ингээ өрмийн анги ордог юу талбайг нь тодорхойлоод өгчлөө. Мөрчөөсөн талбай дээр очиод байжээг би араас нь хөөх магт явнаа. За нэг жижиг зэрэг гараа авчлаа. За ингээд өрмийн компани маань хөрмийн баг бүрдэх хүмүүс маань жижиг тосгоны голоор дайрж өнгөрч байгаа учраас ингээд яг сургуулийн цаг эхэлсэн. Энэ сургуулийн бүсийн хажуугаар өнгөрч 40 км/цагаас дээш хурдтай явж болохгүй. За тэгээд өрмийн машинууд маань би ард нь явах гэж байгаа. Тэгээд өрмийн машинууд маань явж байна. Шрам брендинг өрөм байна. Энэ маань усны тэрэг маань байна. Энэ маань чанаа бусад дизель ус зөөдөг бас тэрэг маань байна. Бустер компрессор яг ч юу? Бустер авчихсан байна. За явна. Бичгсэн ороосооч. Энэ сургуулийн бүстэй ингээд 40 км/цагаар дэш явж болохгүй. Тэгээ цагийн бүстэй л дээ цагтай. Тэдэн цагийн хооронд жижиг таун, жижиг тосхон одоо манайхаар сумын төв юм уу да? Сумын төвийн голоор ингээд өнгөрөө дараагийн талбайраа явж байгаа маа. Сургуулийн хүүхд явж байна. Жижиг юмнууд. Эдэн хөтөл зориулж ингээд 40 км/цагаар уртаа яваад байгаа юм шүү дээ. Энэ жижиг шарамыг хараа тэр. За энэ талаас машин ирж байгаа бол та. За ингээ ард нь гүфэрлээд явж байна. Өрмийн машинууд маань явж байна. Их удаан болгоомжтой явж байна л да. Нөгөө тосгоны ойролцоо болохоор зэрэг нь хэдий хурдны зам ч гэсэн өрмийн машин маань нөгөө бүрэн өөрийгөө хураагаагүй нөгөө дээжийн циклон нөгөө дээжин циклон өдрөө бас бүрэн хураагаагүй зарим зэрэг олс шаланг нөгөө юмнуудаа бүрэн ингэж эвхээгүй учраас том болгоомжтой ингэж юуны хажуугаар явж байгаа. Тавны хажуугаар. Дадаг өндөр харж байгаа хамгийн урталт харагдаж байна. Баахан шаланг маланг тэр нөгөө дээжийн хоолоо моолоо бүх юмнууд нь ингээл ардаа сарцаагаал өрөм дээр явж байгаа учраас маш том болгоомжтой явж байгаа. За ингээл дайруулсан кенгуру бол тэгэхэд хаасаа явах дөө ингээл нэг өвчөж чаас. Энд ингээд удаан явж байгаа машиныг гүйцэтгүүлээ ирэхэд нөгөө удаан явж байгаа машинууд нь зүүн гор одоо нөгөө сул игнэтэй байгаа тал руугаа дохио өгдөг. Тэгж нэг зөвшөөрж гүйцэтгүүлээрэ гэсэн үг. Манай Монголд ч нөгөө нэг эсрэгт нөгөө замынхаа юу тал руугаа өгдөг штэ нөгөө боржуур тал руугаа өгөхөөр нөгөө арын машин одоо гүйцэтгүүлж болно гэж нэг ойлгож сөрүүлдэг штэ. Энд бол эсрэгээр нөгөө нээлттэй байгаа игнэ тал руугаа дохиогоо өгдөг. Тэгэхээр арын машин гүйцэтгүүлж болно гэж энийг ойлгож орж ирдэг байхгүй. Би анхудаа энэ хурдны зам дээр машин барьж байгаад мэдэхгүй. Тэгээ нэг машины машинаар дохиол ирнэ. Тэнгууд нөгөө яг намайг дохиол ирэнгууд нөгөө хол байгаа тал руу дохиог өгч. За болохгүй гэж нэгээд би авсан тасаад өгсөн. Ингээ гадараас дахиад очингууд нөгөө чинь болохгүй гэдэг өгч. Тэгээд яамаа сони гэдэг намайг төрүүлүүлэх гэдэг юм байна. Гайхаад байсан. Сүүлд нь ойлгосон чинь. Дохиод очингууд за араараа гэдэг юм байна. Тэгсэн чинь нөхөр ард нь үлдчихэдэг. Тэгээд сони инээдтэй тохиолдолж ирсэн. Эсрэгээрээ байдаг гэдэг чи. Тэгээд бас үүдээ бүр гайхаад аюулсад орё гэдэг.
Эквадор орсон зур сайхан нээлттэй гэж. Тэгээд гүйцэтрүүлээд урд нь гараад яачлаа. Энэндээ буцаад орчлоо. Тэгээ гол нь энд чи нөгөө манад нөгөө аваарам дохоогоор баярлаа гэж хэлдэг ш тавчаараа юм уу. Тийм юм мэдгүй. Яас ухаандаа бас нэг хэлчих гээл ингээд охиод байдаг 10 сард өгч байгаа юм уу нэг ийм ойлголт байдгүй юм бэлээ.